Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Бидний амьдралд том жижиг маш олон төрлийн сонголтууд өргөж тулгардаг. Сонголтоо хэрхэн хийснээс хамаарч эцсийн үр дүн өөр өөр байдаг. Тэгвэл зөв сонголт та биднийг амжилт, ялалтын өөд хөтэлдэг. Ирээдүйн амьдралынхаа төлөө зогсолтгүй завгүйгээр хөдөлмөрлөх их хотын залуус. Тэд аль хэдийнэ сонголтоо хийсэн. Зарим нэг нь хин нэгнтэй ярилцж байж маш сайтар бодож төлөвлөж сонголтоо хийсэн бол хэсэг бүлгэн зөвхөн өөрсдийн сэтгэлийн хөрлөөр сонголтоо хийсэн байдаг. Гэхдээ сонголт болгон зөв байх албагүй. Харин зөв сонголт та биднийг эрсдэлгүй ирээдүйд хөтэлдэг. Амьдрал тохиох олон сонголтуудаас хамгийн чухал нь мэрэгжил сонголт юм. Ахлах ангиа төгссөөд ямар мэрэгчлэр сонгол суралцгаа хараахан шийдвэрлээгүй хинт хандхаа мэдэхгүй байгаа сурагчид та бүхэнд дэм болохоор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд мэрэгжил сонголтын ирээдүйн эзэд аян улс орон даяар зохион байгуулагдах гэж байна. Эдгэрэнгүй мэдээллийг та бүхэн дор гарч буй цахим утаснаас авах боломжтой. Ингээд мэрэгжил сонголт тань мэрэгэн байх болтугай. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Зохион байгуулагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Тэгэхээр мэрэгжил сонголт бол мэрэгэн байх ёстой биш. Мэрэгжил сонголт бол зөв байх ёстой гэдэг бол хамгийн түрүүнд та бүхэн бол ойлгох ёстой. За тэгэхээр энэ нэг схем гаргаж ирж байна. Ямар учиртай юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр та бүхэн бол Монгол улс бол одоо ямар эдийн засгийн бүтцтэй вэ гэж ярих юм бол мал аж ахуй гэж бол баг хингэн хэлэх байх гэж бодож байна. За тэгвэл 21-р зуунд бол дэлхийн ертөнцийн тийм ээ одоо өөрийнхөө капиталыг бүрдүүлэх байдал нь бол өөрчлөгдөж гисэн байгаа. За хамгийн сүүлийн хэсгийг харъя 21-р зуунд тийм ээ. Тэгэхээр зэрэг тухайн үндэсний капиталыг бүрдүүлэгч нь болохоор бол за хөдөлмөр, газар тариалан тийм ээ, капитал, технологи, мэдээллийн эдийн засаг гэсэн тийм ээ. Энэ үе шатуудыг одоо нэгсэндээ мэдлэгийн эдийн засаг гэсэн энэ үе шатуудыг туулаад хүрээд ирсэн байна гэсэн үг. Нэгсэндээ мэдлэг, ур чадвар дээр тулгуурсан капиталыг бий болгодог гэсэн үг. Урд нь бол яадаг гэсэн бэ гэвэл зөвхөн одоо яг нь газар хөдөлмөр эрхлэх тийм ээ. За ямар нэгэн байдлаар хувийн аж ахуй гэдэг зүйл нь капиталыг үүсгдэг байсан бол орчин үед бол өөр болсон байна. Тийм учраас мэдлэг чадвартай тийм мэрэгчлэн байх гэдэг бол үндэсний хувьд ч гэсэн том баялаг, та бүхний хувьд ч гэсэн амьдралын чинь хамгийн яг нь одоо үнд зүйл болж хувирах нэ гэсэн үг. За тэгэхээр мэдлэг чадвар маань өөрөө одоо юу вэ гэдэг зүйлийг бол тайлбарлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр нэгдүгээрт нь бол мэдлэг чадвар бол тэргүүлэгч хүчин зүйл болно гэсэн үг тийм ээ. 21-р зуунд бол мэдлэгтэй байх, чадвартай байх гэдэг бол хамгийн чухал гэсэн. За дараа нь тухайн хувь хүн буюу та нарын өөрсдөө ч явж тийм ээ. За өрх гэр улс орны хамгийн үн цэнтэй өмчин гэсэн үг. Нэгсэндээ мэдлэг чадвартай иргэн байна гэдэг бол улсын хувьд бол хамгийн үнэтэй одоо хүн капитал нь болно гэж ойлгох хэрэгтэй. За дараа нь бол юу гэх юм бол хэрвээ та өөрөө мэдлэгтэй чадвартай байж чадах аваас нэгсэндээ өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай болж байна гэсэн. Тийм учраас мэдлэг чадвар бол хамгийн чухал юм а гэдэг яг нь маш сайн ухамсарлах хэрэгтэй гэсэн. За бүр одоо тодруулж хэлэх юм бол юу олж авч чадах юм бэ? Мэдлэг чадвартай байснаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр нэгдүгээрт нь бол амжилтанд хүрч болно. Тийм үү? Ашиг орлоготой болж болно гэсэн. За дараа нь болохоор шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Дэлхийд дээр гарч байгаа маш олон технологийн өндөр тийм ээ одоо хүчин чадвар бүхий бүтээгдэхүүнүүдийг бол та бүхэн мэдчихэж байгаа. Хамгийн анхны хэрэглэгдэхүүн бол мэдээж та бүхэн бол смарт утсыг бол барьж байгаа гэж бодож байна тийм ээ. За үүнийг бүтээж болно. Жишээлх юм бол смартфон энэ Samsung-ыг тавьсан байгаа 10,000 дахин их гэж. Нэг утаснаас 10,000 дахин их ашиг олдог гэсэн. Тэгэхээр Samsung Group маань өөрөө ямар ашигтай ажиллаж байна, Солонгос улсад ямар хөрөнгө оруулалт хийж байна гэдгийг бид нар ганцхан утаснаас яах нь олж харах боломжтой гэсэн. Тийм учраас Монгол улсын хэмжээнд ч гэсэндээ мэдлэг чадвартай мэрэгчлэн бэлтгэн гэдэг бол хамгийн яах нь одоо ийм тэргүүний зорилт байх ёстой гэсэн. Тийм ээ? За дорой байдлаас ангижна гэсэн үг. Тийм ээ? Нэгсэндээ өөрөө юу хүсэж юм, тийм ээ? Айд ухтай амьдрмаар байна, бусдаа ижилхэн төвшөнд очимоор байна гэдэг зүйл юу хүрэх вэ гэх юм бол мэдлэг чадвар л хүрэх гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өндөр мэдлэг чадвартай байхын тулд яах ёстой юм бэ гэх юм бол өнөөдөр ерөнхий боловсролын сургууль тийм ээ ахлах ангийнханд бол хамгийн түрүүнд ирэх асуулт нь бол хэрхэн мэрэгчлээ зөв сонгох вэ гэдэг асуулт гэсэн. Мэрэгчлээ зөв сонгосноор та бүхэн тэр мэдлэгийн эдийн засаг гэдэг зүйлд орж ирнэ гэсэн тийм ээ. Мэдлэг чадвартай яах нь эргэн болж төлөвшнө гэж ойлгох хэрэгтэй. За зөв сонголт гэж юу юм бэ? Одоо мэрэгчлээ буруу сонгохоор ямар үр дүнд хүрдэг юм бэ тийм ээ. Тэгэхээр зэрэг багшны бол ямар нэг эксперт сургуулийг одоо яах нь сурталчлах зорилгоор бол ирээгүй. Тэгэхээр
Монгол улсад бол ерөнхийдөө хувийн болон улсын тийм ээ одоо бараг 100 гаруй их сургуулиуд байгаа та бүхэн мэдж байгаа. За сургууль дээр чинь ямар үйл ажиллагаа явагдгийг багш нь сайн мэдэхгүй учраас хэр одоо танилцаж амждгийг бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо бүхий л тийм ээ салбарын мэргэжлүүдээр бол Монгол улсын хэмжээнд бол бэлтгэгддэг гэсэн үг. Дээд боловсролын төвшөнд тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө судалгаагаар болохоор бол бараг 95% нь бол дээд одоо боловсролтой болохын тулд ихтэй сургууль бүгдөө элсэж орж байгаа. За энэ яг мэдээж амьдралаа сайжруулах байгаа үүднээс ч гэдэг юм уу өөрөөсөө сонирхож байгаа ч гэдэг юм уу эсвэл одоо ингэж явах ёстой ч гэдэг юм уу та бүхний ямар нэгэн байдлаар хүсэл тэмүүлэлээр элсэж орж байгаа гэсэн. Гэтэл энэ элсэж орсон 95%-аас чинь ажлын байрнаар хідэн гарах уу тийм ээ цаашдаа тэр мэргэжлэрээ явах уу эсвэл одоо сургуулаа 1-2 дахь курсээс хаях уу гэдэг маш олон асуудлууд гарч ирдэг гэсэн. За энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол мэргэжлээ зөв сонгоогүй тухайн мэргэжлээ таньж мэдж чадаагүй гэсэн. За мэргэжлээ зөв сонгож таньж мэдхийн тулд яах ёстой юм бэ гэх юм бол хувь сурагч болон өөрийгөө таньж мэдсэн байх ёстой гэсэн тийм ээ. За нэгдүгээрт нь яах вэ гэх юм бол ямар сонирхолтой юм бэ гэж. Хүсэл тэмүүлэл чинь юу юм бэ? Яг ямар зүйлд өөрийгөө тэмүүлээд байгаа юм бэ гэдэг зүйлийг мэдсэн байх ёстой гэсэн тийм ээ. Одоо бас ахлах ангийнхан гэдэг маань хэд 15-аас 18 насны хооронд явж байгаа ах тийм ээ. Тэгэхээр зэрэг тодорхой төвшөнд төлөвшсөн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол сонирхлын чинь чиг хандлага бол гарч ирсэн байна. За дараа нь би ямар чадвартай юм? Юу бусдаас илүү хийж чаддгийг эсвэл өөрт чинь ямар өгөгдөл байна гэдэг зүйлээ бас таньж мэдсэн байх ёстой гэсэн. За дараа нь энэ сонирхол чадвартаараа тулгуурлаад тохирох мэргэжилт юу гэдэм болоо гэдэг зүйлийг яах нь сонирхож харсан байх ёстой гэсэн. За энэ бүхнийг одоо маш ерөнхийлөн хэлж байна тийм ээ. Зохицоороо хийж чадах юм бол ямар ч байсан мэргэжлээ бол зөв сонгоно гэсэн. За сонирхлоо тодорхойлно гэдэг маань одоо ямар процесс байд юм бэ? За тэгэхээр зэрэг нэгдүгээрт нь болохоор бол хүн сонирхдаг, өөртөө таалагддаг ажил бол илүү амжилт гаргадаг гэсэн тийм үү? Тэгэхээр энэ зүйлээ өөртөө тодорхойлж эхэлнэ гэсэн. За би ямар зүйлийг илүү хийх дуртай байдаг вэ тийм ээ? За ямар зүйлийг надад даалгах юм бол би илүү амжилттай байдаг вэ гэдэг зүйлээ өөртөө заашгүй тодорхойлсон байх хэрэгтэй. Ихэнх одоо оюутан сурагчдад алдаа юу гардаг гэх юм бол ингэж урсгалаараа явдаг, найз нөхдийнхаа нөлөөлөлд автдаг, за гэр бүлийнхаа нөлөөлөлд автдаг. Мэдээж бүх найз нөхдөд хүрээлэн буюу эргэн тойрны чинь хувь хүмүүс бол өөрийн чинь сайн сайхны төлөө ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ өөрийгөө таньж чадаагүй хүн бол яах вэ гэх юм бол явцын дунд түүнээс уйдна гэдэг яах нь өргөл санаж байгаа гэсэн. За чадах гэдэг маань ямар зүйлээ гэх юм бол тэр одоо зүйлийг хийхэд альва нэг зүйлийг одоо сонирхлынхаа үндсэн дээр хийлээ гэж бодоход түүнийг хийх ямар нэгэн чадвар байна уу гэсэн өөрт чинь тийм ээ. За тэр чадвар маань энэ зүйлийг хийхэд хүрэлцгүйц байна уу гэдэг зүйлийг маш сайн анхаарах ёстой гэсэн. За хамгийн гол нь юу байдг вэ гэх юм бол мэргэжлээ зөв сонгох үйлдэл бол маш ингээнээр хэлэх юм бол 8 алхамтай үйлдэл байдаг гэсэн. Ерөнхийдөө энэ 8 алхамтыг өөрийн болгоод авчих юм бол мэргэжлийнхаа яг нэг сонголтыг бол нэлээдгүй хувь нь бол зөв хийнэ гэсэн. За нэгдүгээр алхамд нь бол багш нь дөнгөж сая хэлсэн сонирхлоо яах нь тодорхойлох. За энийг өөртөө бичиж үзээрэй. Ангийнхаа багштайгаа яах нь зөвшөлдөж үзээрэй. Аав ээжээсээ найз нөхдөөсөө би ер нь яг ямар сонирхолтой байлаа энэ зөв гэдгээс тодорхойлж үзээрэй тийм ээ. За дараа нь чадхаа тодорхойлох. Сонирхол дээр үндэслээд хийж чадах уугүй юу? Надад ийм чадвар байна уугүй юу? За гурав дахь нь мэргэжлийнхаа хэв шинж. Нэг өсөндөө сонирхол чадах дээр тулгуурлаад за би ерөнхийдөө нийгмийн ухаан юм байна. Эсвэл би байгалийн шинжлэх юм байна гэдгээ тодорхойлох ёстой гэсэн. За дотор нь дахиад бүр нарийн болоос салбарлана тийм ээ. Нийгмийн ухаанд ороод ирэх юм бол за юу вэ? Социологч болох юм уу? Тийм ээ. Нийгмийн ажилтан болох юм уу? Улс төр судлаач болох юм уу? Сэтгэл судлаач болох юм уу гэд нэг өсөндөө мэргэжлүүдийг яах нь мэддэг байх ёстой гэсэн. За байгалийн шинж болох юм бол би инженер болох юм уу? Тийм ээ. За эсвэл би биологч болох юм уу? Гэх мэтчлэнгээр өөрийнхөө тэр сонирхол чадвартай тулгуурлаад мэргэжлийнхаа хэв шинжийг надад ер нь иймэрхүү мэргэжил, энэ салбарын мэргэжил ер нь арай илүү төхөм юм байна. Илүү одоо би амжилтанд хүрэх үйц юм байна гэдэг яах нь өөртөө тандалтай. Гэхдээ энэ 8 алхамд бол тестээр та нар тодорхойлно. Энэ тест бол ер нь бол ихэнх одоо мэргэжил сонгохтой холбоотой ном, зохиол интернетээр хүртэл байдаг. Монголынх нь гарын авлагын багш нь хамгийн сүүлд хэлж байгаа тийм ээ. Хаанаас одоо харж болох вэ гэдэг зүйлийг. За дараа нь мэргэжлийн хэв шинжээ тодорхойлчлаа 3 дугаар алхам нь тийм ээ. За дөрөвт нь яах вэ гэх юм бол
зонглог хийх шинжээ тодорхойлох гэсэн үг тийм ээ. Тэгэхээр саяны хэлсэнчлэн ерөнхийдөө аль салбарын юм бэ тийм ээ. Зарим надад ер нь нийгмийн тал нь илүү байна эсвэл байгаль шинжлэлийн тал нь илүү байна гэж ер нь маш том яг нэг хүрээлээд тодорхойлоод ер нь энэ тал нь 70-80% болоод байна гэдгийг мэдчих авах хэрэгтэй гэсэн. За 5 дугаар алхам нь юу вэ гэх юм бол тэр мэрэгчлүүдийг мэдэх хэрэгтэй. Нэг гэсэндээ өөрийн чинь мэрэгжлийн хэв шинжид таарах үед тухайн салбарын мэрэгчлүүд ямар байдлаар ингэж нарийн ангилагддсан бэ гэдэг зүйлийг таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Инженер гэх юм бол дотроо маш олон төрлийн байна тийм ээ. Барилгын, тийм ээ, уул уурхай, за тэгээ сантехник, захиргаан, механик гэдэг маш олон янзаар салбарлаж байгаа. Нийгмийн шинжилгээ ухаан ч гэсэн ялгаагүй. Эдийн засгийн онол гэж хүмүүс их ярьдаг. Энийг бол бизнестэй их андуурж ойлгодог. Гэтэл эдийн засгийн онолынхан бол ерөнхийдөө статистик тал руугаа илүү байдаг ч гэдэг юм. Тэгэхээр энэ бүх зүйлийг ойлгохгүйгээр хүмүүс яадаг гэх юм бол би бол бизнесмен ч юм уу эсвэл бизнесийн удирдлагаач ч юм ингээ болох гэсэн чинь ингээ шал өөр зүйл рүү ороод ирлээ ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд сонголтууд маань өөрөө буруу болоод эхэлдэг учраас хамгийн түрүүнд яах ёстой гэх юм бол тухайн мэрэгжил чинь яг чиний одоо тийм ээ сонирхол чадах чиний одоо өөрийн чинь хэв шинжид тохирч байна уугүй юу? Энэ одоо мэрэгжил нь өөрөө ямар зан чанартай, ямар чадвартай хүнийг одоо яад юм бэ? Бэлтгэж гарч ирд юм бэ? Тийм ээ? Ямар хичээл дээр сайн байх юм бол энэ мэрэгчлэр би илүү амжилт үзүүлэх юм бэ гэдэг зүйлийг маш сайн яах нь. Энэ одоо мэрэгчлүүдэд харахтаа бол тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр энийг тодорхойлчихсан номууд байгаа. Жишээлх юм бол одоо яах нь? Сэтгэл судлаач хүн бол ямар байх ёстой гэх юм бол шудраг байх ёстой ч гэдэг юм уу тийм ээ? Бусдын үгийг сонсчоод одоо олон нийтэд тараах ёсгүй ч гэдэг юм уу? Нууцлах хадгалдаг гэдэг хувийн зан чанарыг хүртэл тайлбарлажсэн тийм мэрэгжлийн талаарх мэдээлэлүүд их байдаг учраас түүнийг бас та бүхэн олж сонсох хэрэгтэй гэсэн. За 6 дугаар алхам нь яах вэ гэх юм бол 30-аас доошгүй мэрэгжил тийм ээ? Тэр саяны ярьсан. Өөрийн чинь зонхлох хүрээний дор хаяж 30. Бүр одоо 600 мэрэгжлийн тайлбар байгаа л да. Аудиогоор гарсан бас 100 мэрэгжлийн хүртэл явж байгаа. За тэгээд их олон газруудаас бол гарч иж байгаа. Тэгэхээр яг түүнийгээ яах нь маш сайн нягтлж үзээрэй гэсэн. За тэгээд 6-аас 7 руу шилжиж тийм ээ. Тэгэхээр өөрт чинь тохирч гинэ. Энэ үнэхээр надад тохирч гинэ гэдэг зүйлийг маш сайн яах нь нягтлах хэрэгтэй гэсэн. За учир нь юу вэ гэх юм бол нэгдүгээр та нар сонголт хийжлээ. За одоо юу гэдэг бусдаас дутхгүй ихтэй сургуульд орлоо ч гэдэг юм уу. Эсвэл одоо ээж аав нь эмч болох хэрэгтэй гэдээ оруулчлаач гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ихтэй сургуульд орох хэрэгтэй гэдэг юугаар зарим нь бол яг сонирхол чадхаараа орж болно тийм ээ хүсэж байгаа зүйлээрээ. Гэх мэтчлээ ингээд хүн болгоны сонголтууд нь өөр байдаг. Гэтэл тэр маань өөрөө 1-р курс 2-р курстай ялгараад эхэлдэг. Сонирхолгүй тийм ээ өөрийнх нь чадварт нь нийцэхгүй өөрийнх нь чадах нь хүрэхгүй мэрэгч сонгочоор яадаг гэх юм бол зүгээр л тухайн их сургуулийг тэтгэсэн ажил явуулдаг гэсэн. Нэг гэсэндээ эцэг эхийнхээ олсон бүх мөнгийг сургуулийн төлбөрт төлнө. Тэгэхээр их сургууль чинь бас яг ижлэхэн сургуулийн төлбөртэй. Дээрээс нь ном худалдаж аавна та нар тийм ээ. За тэгээ нас биед хүрсэн хүмүүс янз бүрийн бас уулзалт энтер гэдээ явна. Гэх мэтчлэнгээр гарах зардал чинь ахлах ангийнхаас бүр хэд дахин ихсэн гэсэн. Тэгэхээр зэрэг нэг гэсэндээ тэр бүх зүйлийг яах нь 4 жил гэсэн цаг хугацаа дээрээс нь эдийн засгийн хувьд маш том хохирол амсна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яадаг вэ гэвэл зөв сонголт гэдэг зүйл маань бол оройтхгүй. Гэхдээ аль болох алдахгүй байх гэдэг бол их чухал гэсэн үг тийм ээ. За ер нь бол яадаг вэ гэх юм бол хүний амьдрал өөрөө зөв сонгож уу, буруу сонгож уу гэдгийг чинь нэг 10 жилийн дараа шалгаад өгчдөг. Тэгэхээр зэрэг тэр үед аль хэсэгт зогсож явах вэ гэдэг чинь мэрэгжил сонголтоос тодорхой хэмжээгээр бол холбоотой гэсэн. Шууд бол биш тийм ээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол холбоотой байдаг шүү гэсэн. За тэгээд яг гэх юм бол өөр тохирох эсэг талаараа та бүхэн ингээд дүгнэлт хийжтэй. За надад ерөнхийдөө энэ талын 3 мэрэгжилд бол илүү их одоо төхөмтэй. Би ер нь энэгээр бол амжилт үзүүлэх юм байна. Эсвэл би энэ мэрэгжлийг эзэмших юм бол надад яах нь миний сонирхолд үнэхээр нийцэж байна гэдэг бүх зүйлээ тийм ээ тодорхойлж чадлаа гэж үзэх юм бол доор хаяж 3-аас доошгүй хувилбартай байх хэрэгтэй гэсэн өөртөө. Хэрвээ одоо өөрөө чинь сонгож байгаа мэрэгжил магадгүй манай ихтэй сургууль байхгүй байж болно тийм ээ. За тэгэх юм бол дараагийн бас 2 хувилбар өөрт чинь үлдэх учраас түүн дотроосоо яах нь мэрэгчлээ сонгож болно гэсэн. За хэрвээ сонголт чинь буруу болчлоо ч гэдэг юм уу. Эсвэл би миний ингэж гарахгүй дээ миний хэв шинж. Эсвэл энэ одоо би одоо уулын багш болъё гэж бодож итэл ямар сони эмч гэж гарч ирж байна ч гэдэг юм. Гэх мэтчлэн эргэлзээ гарах юм бол яах ёстой вэ гэх юм бол эсвэл буцаад 1-р алхамтаасаа эхэлнэ. Эсвэл мэрэгчлээ дутуу судалсан бол
алхам 6 руугаа буцнаа гэсэн. Тэгэхээр энэ бол маш энгийн амархан тест. Энэ тестийн талаар бол энэ залууч хүүхд залуучдын төвөөс асууж болно тийм ээ. Манай юуныхан багийнхан бол 20 хэд хуудас юм өгсөн байгаа тестээр шалгаж болно шүү гэдэг. Тэгэхээр тэрийг ангийнхан багш нь ч юм уу тийм ээ аваад та бүхэн шалгаж болно гэсэн. Хэрвээ сонголтоо буруу хийвэл яах юм бэ гэж тийм ээ. За тэгэхээр нийтлэг гардаг алдаа нар гэсэн үг. За ямар алдаа гардаг гэх юм бол тухайн одоо өөрийгөө таньж мэдээгүй ч юм уу чадвараа тодорхойлоогүй өөрийнх нь чадварт нь нийцгүүц мэрэгчлээ сонгоогүй эсвэл одоо ямар хичээл дээр илүү өөрөө их тийм ээ одоо чадвартай амжилттай байгаагаа ч гэсэн магадгүй тодорхойлж чадаагүй байх юм бол нэг гэсэндээ тэр бүх зүйл чинь сонголтын алдаанаар болоо явчихдаг гэсэн тийм ээ. За тэгэхээр хамгийн их одоо өсвөр насныхны хийдэг алдаа нь юу гэх юм бол бусдыг дуурайж сонголт хийх. Энэ үзэгдэл бол маш түгээмэл байдаг. Найз нөхдийнхаа нөлөөллөөр тийм ээ нэг хэсэг одоо 3-4-өөр нийлдэг бол за одоо би олон улсын харилцаанд орлоо гэх юм бол за би ч гэсэн юу тийшээ орё гэдэг ч юм уу. Тэгэхээр эцсийн эцэст амьдрал дээр зөвхөн бие хүн өөрийнхөө төлөөлөл юм гэдгийг өргөж ухамсарлах ёстой гэсэн. Мэдээж маш олон тойрон хүрээлж байгаа найз нөхдийн холбоо бол хамгаас нандин. Гэхдээ чиний амьдралыг зөвхөн чи өөрөө босгоно гэдэг зүйлийг яах нь өргөж ухамсарлах ёстой гэсэн. За тэгээд бас дараагийн нийтлэг шинж нь юу байдаг гэх юм бол цалин нэр хүнд гэдэг гадах шинжээр сонгодог гэсэн үг тийм ээ. За одоо юу гэдэг өнөөдөр Монголын нийгэмд одоо ямар ажил илүү их одоо нэр хүндтэй байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг сонирхдаг. За эсвэл одоо уул уурхайгийн маш их цалин авд юм чи би тийшээ авах гэж боддог. Гэтэл тэр эдийн засгийн маань тийм ээ салбар маань өөрөө циклтэй байна. Магадгүй 20 жил ч юм уу 10 жилийн дараа дахиад өөр яах нь одоо мэрэгжлийн хүрээ бол илүү эрэлттэй болдог ч гэдэг юм уу. Гэх мэтлэн байдаг учраас хамгийн гол зүйл нь юу гэх юм бол чи дуртай юу? Энийг хийж чадах уу? Энэ мэрэгжил чамд тохирж гин үгүй гэдэг чинь хамгийн чухал зүйлээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд дээр нь нэмжлэхэд бол зайлшгүй тухайн мэрэгжлийнхаа талаар сонирхож тэр мэрэгжлийг тайлбарсан одоо job guide ч гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлүүдээс бүгдөө олж уншаарай. Унших хичээе. Доор хаяж бүр 10 ширхэг чамаагүй гэсэн үг тийм ээ. Өөрийнхөө сонирхож байгаа мэрэгжил. За тэгээд багш нь одоо хамгийн сүүлд юу хэлэх чинь вэ гэх юм бол мэрэгжлээ зөв сонгох гэдэг бол хамгийн хүний амьдралын чухал одоо цаг үе гэж хэлэх ёстой. Яагаад гэх юм бол өнөөдөр цаг хугацаа гэдэг бол маш хурдтай явж байгаа тийм ээ. Технологийн одоо хувьслал маш өндөр хэмжээнд явж байгаа. Тэгээд хамгийн гол нь манай Монгол улс маань өөрөө маш их газар нутагт томтой хэрнээч гэсэн эдийн засаг нийгмийнхаа хэмжээгээр бол бид нар бол маш жижигхэн улс гэсэн. Нэг гэсэндээ олон улсын түвшинд бол сул улс гэж та бүхэн өөрсдөө мэдж байгаа тийм ээ. Бидний амжиргаа ямар байгаа вэ гэдэг. Тийм учраас ийм жижигхэн улсын иргэн ямар байх ёстой гэх юм бол доор хаяж 2-3 хүний чадварыг өөртөө эзэмсэн байх ёстой гэсэн. Нэг илүү чадварыг та бүхэн эзэмшнэ гэдэг маань 2 хүний төвшөнд очно гэсэн. Яагаад гэвэл нөгөө гадаад хэлээрээ дахин мэдээллийг олж аавна. Бусдаас илүү яах нь тэр талаар олж мэдэх учраас. Тийм учраас яах ёстой гэх юм бол мэдлэг чадвартай иргэн болно гэдэг маань бол нэгдүгээр өөрийн чинь хувь амьдрал, хоёрдугаар улс их орны чинь тийм ээ одоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжилд нь маш том хувь нэмэр оруулах учраас өөрийнхөө сонгож байгаа мэргэжлээ зөв сонгоорой гэдгийг та бүхэндээ хүсэн өрөөё. За баярлалаа. Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян. Сонирхлоо таньж мэдэх нь хамгийн чухал. Би юу сонирхох вэ гэж өөрөөсөө асуугаарай. Хүн өөрийн нөөц улсын тулгуурлаж мэргэжлээ сонгоод амжилтанд хүрнэ. Ажил мэргэжил бүр өөр чадварыг шаарддаг. Өөрийн ур чадвараа олж мэдэх нь мөн л чухал. Чи юу хамгийн сайн хийж чадах вэ? Монгол улсын эзэн Монгол хүн та. Мэргэжлийн зөв сонгоо. Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян. Зохион байгуулагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Сайн байна уу? За тэгээд Япон хүүхдүүд яаж мэдлэг өгөхлөөр ингэж мэдлэг нь сайн байна уу гэдэг. Солонгос хүүхдүүд тэр мэдлэг өгөхлөөр бас ингэ бүхэж мэдлэг. Монгол хүүхдүүд сайн байна уу? Кармана гараад. Ялгаатай нь болохоор бид нар яаж бусдтай бас харилцахлаараа ч гэсэн буюу хүндлэх талаараа бас илэрхийлэхдээ муу байгаа гэдэг. Тийм учраас хүндлэлийг хүмүүс биеэр үзүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг та нар бүгдээрээ санаарай гэж хүсье. За ингээд энэ болгоныг мэдэж амжсан уу гэсэн асуултанд бүгдээрээ хариулт гаргаж байна. Та өнийг мэдэж амжсан уу буюу хэрвээ сайд
нэг сод хүн байдаг бол Хятадд 1300 сод хүн байна гэж. Монгол 3 сая хүнтэй гэхээр 3 сод хүнтэй байна гэсэн. Тун удахгүй англиар номер 1 гэдэг бас Хятад улс болгон бэлтгэж байгаа. Энэ эдхийн нийт хуамын 25% маш өндөр IQ-тэй хүмүүс энэ нь Хойд Америкийн нийт хуамын тооноос их байна гэж. Тэгэхээр энэ эдхийн ухаалаг хүүхдийн тоо Хойд Америкийн нийт хүүхдийн тооноос их байна гэсэн асуудлыг харах боломжтой. Энэ болгоныг мэдэж амжсан гэж. Та үүнийг мэдсэн үү? Та юу нэрэдүүд бэлэн үү? 2010 оноос хамгийн иргэдтэй 10 мэрэгжил 2004 онд байхгүй мэрэгжил гарч ирж байгаа. Бид нар оюутнуудаа харахад бий болгосон мэрэгжил дэвтэх шаардлагатай буюу нэгдүгээр технологийн ашиглалтын тулд юу гэдгийг мэдэх байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ирээдүйн ертөнц рүү хамтдаа явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ирээдүйд чи бэлэн үү гэдэг асуудал буюу ирээдүйд ирэх тэр мэрэгжил ч гэсэн та бас өөрийгөө бэлдсэн. Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн яам одоогийн оюутнуудаа 38 нас хүртэлтэй 10-аас 14 ажлын байр суурьлах магадлалтай гэж тооцоосон. Энэ нь 4 ажлуудын нэг нь одоохон дараа жилээс бага хугацаанд ажиллаж, 2 ажлуудын нэг нь 5-аас дээш жил ажиллаж байна гэсэн тоон судалгаа гаргаж байгаа. Маш хурдтайгаар ажлын байр суурь хийж байгаа буюу энэ нь маш хурдтайгаар шинжлэгдсэн мэдрэмжлүүд бий болж байгаа гэсэн ойлголт харагдаж байна. 8 хос төдийн интернетээр танилцж хоорондоо гэр бүл болж MySpace хэмээх танилцах сайт 200 сая бүртгэлтэй байсан. Тухайн MySpace гэдэг улс орн шиг тав дэлхийн том улсыг бүрдүүлэх хэмжээний хүмүүс сошиал ертөнцид бий болсон гэж ойлгохоор байсан. Гэхдээ өнөөдөр MySpace байхгүй ч гэсэн дэлхийн ертөнцид интернетээр улс орн бий болох хэмжээний хүмүүс яах нь вэ? Нэг харилцаа олгох үүсгэж байна. Хүндрэлтэй амьдралын цагаас 4 өмсгөл хийсэн байдаг. Эхний өмсгөл газар тариалгын өмсгөл, дараагийн техник технологийн өмсгөл, гуравдугаар мэдээллийн зөөний өмсгөл, дөрөвдүгээр гений инженерийн өмсгөл гэж яригдж байгаа. Тэгэхээр одоо цаг үе бол шинэ давлгаа буюу хүндрэлтэй шинэ хөлсгөл рүү, шинэ ирэн рүү явж байна. Сар бүр Google хайтын сайтад 31 тэрбум хайт хийж байгаа. Энэ нь 2006-д 2.7 тэрбум байсан. Өнөөдөр маш богино хугацаанд маш олон асуултын хариултыг Google-ээс авдаг болсон. Магадгүй Google-гээр амьдралыг төсөөлмийн аргагүй болтлоо. Энэ ертөнц рүү бид нар ороод эхэлсэн гэж ойлгож тайлбарлаж байгаа. Эрдэмтэн мэргэд асуултанд хариулт өгсөн бол интернет Google гэдэг зүйл асуултанд хариулт өгсөн гэдэг ойлголт яригдсан гэсэн. 1992 оны 12 сард анхны зам сурчлагын мессеж илгээгдсэн бол хүндрэлтийн тоо хэдийгээр давсан мессеж илгээгдэж хүлээн авагдаж байна. Тэр бол та бид нараас хамтдаа оролцож байгаа. Бид бүхэн дээр ч гэсэн мессежүүд нэрж байна. 50 сая төгрөгийн тоо радио 38 жил зарцуулсан байдаг юм байна. Харин 50 сая төгрөгийн тоо телевизээр ердөө 13 жилийн дотор 50 сая төгрөсөн байдаг. 50 сая төгрөгийн тоо интернет 4 жилийн дотор хүрч чадсан бол 50 сая хүнд iPod 3 жилийн дотор хүрсэн. Харин Facebook 2 жилийн дотор 50 сая хүнийг бий болгож чадсан гэдэг зүйлээр ярьж байсан. 1984 онд интернетийн төхөөрөмж 1000 ширхэг байсан бол дэлхийд 1000 хүн интернет хэрэглэх боломжтой гэсэн. Харин 92 онд 1 сая болсон. 2008 онд 1 тэрбум болсон. Өнөөдөр 2018 он. Хүн болгон интернет хэрэглэх бүрэн боломжтой. Тэр дотроос бид нар мэдээлэл хэрэглээсүүд оож авах боломжтой. Англи хэлээр 540 мянган хүн гэж багсаад байна. Энэ Шекспирийн үгээс дараа таалдах хэлэг нэмэгдсэн гэж байна. Тэгэхээр Эминем гэдэг дууч Шекспирээс таалдах хэлэг илүү үгэндэр Реймсмен дуугаад болж байгаа гэн батлагч гэсэн санаа явж байсан. Одоогийн Нью-Йорк Таймс нэг удаагийн нийтлэл гардаг. 7 хоногт нэг удаа. Харин энэ нийтлэл дээр мэдээллийг багсаад үсэх юм бол 18 дугаар зууны амьдрал зүйн түүхийг бизнес шимтгийний мэдээлэл интернетээр боловсруулах гэж тайлбарлаж байна. Энэ жилийн дөрөвч нь 19 зэрэг байт мэдээлэл боловсруулсан гэдэг нь 5000 жилийнхээс ч хэмжээний мэдээлэл агуулгыг чинь тайлбар явуулж байгаа. Техникээр мэдгүүд 2 жил тутамдаа 2 дахь цоошин гэж гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ оюутан техникийн чиглэлээр 4 жил суралцж байгаа бол 3 дахь курст ороход хамгийн ихний 1-р курст үзэх хичээгүй хэрэггүй болох магадaltaй ийм шинжилгээ төвд ийм инновацууд явуулж байгаа тухай тайлбар яригдж байгаа. Энэ нь технологийн шинжилгээ буюу асуултаа хөгжил явуулж байна. Үүнийг батж байгаа Японы NTT компани фибер шилжих кабель тухайн үедээ бас бий болгож байсан. Энэ секундэд 2660 сая 210 сая усад багтаах шалгуур төгрөгийн туяа 14 тэрбум бит мэдээллийг секундэд дамжуулах боломжтой тухай тайлбарлаж байна гэж ярих болно. 13 оны таринаас өчргөх компьютерийг бүтээн гэж таамагласан. Гэхдээ таамаглаад хараахан бүтээгүй. Тэгэхээр 49 оны хүндрэлтэй тарихыг хүчин чадлаас давуу гарсан компьютерийг хэрэглэж магадгүй буюу энийг $1000 хэрэглээд нэвтрүүлэх магадлалтай гэж яригдсаар байна. Гэхдээ бид бас мэдгүй энэ бас мөн таамаглал байна. Ирээдүйн гайхалтай таамаглал гэхдээ бас төсөөлөөгүй бодит ертөнцүүдийг бий болгож байгаа. Яг энийг үзэн Америкт 65 хүн төрсэн байх магадлалтай харин Хятадд 274 хүн төрсэн байх магадлалтай. Харин хамгийн том хүн амтай Америкт 395 хүн төрсэн байх магадлалтай. Энийг үзэхээр интернет хууль бусаар 694 мянган доо хуулигдсан хулгайлагдсан байх магадлалтай гэж байна. Ийм их юм болоод ахад бид нар юу хийхээ суугаад байгаа юм бэ тийм ээ? Дэлхий бол асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Маш хурдтайгаар хөгжиж байна. Тэгэхээр одоо бидний өнөөдрийн ярилцах байгаа сэдв бол мэдээж мэргэжил сонголтын талаар байгаа. Багш та нарт зориулаад бол хэдхэн алхмын талаар байна. Та мөрөөлөө бүтээж чадсан уу гэдэг асуулт тийм ээ? Би бол мөрөөлөө бүтээнэ гэдэг ийм сэдв байна. Тэгэхээр ямар мөрөөдлийг бүтээх гэж байгаа вэ гэдэг зүйлийн тухай байх нь шүү дээ яриамаа. Хоёр хүүхэд хоорондоо ярьсан гинэ.
Болд халуун хоёр. Хоорондоо мессенжерцсэн. Болд бичсэн. Хай. Халуун юу вэ? Чи мэрэгчлээ сонгосноо үчсээс. Харин халуунаа сонгосон. Хүмүүс л орд юм өгсөг байхгүй. Халууныгийн мэрэгжил яг юу болсон бэ гэдгийг ерөөсөй ойлгоогүй. Харин халуунаа асуулт асуусан. Болдоо чи мэрэгчлээ өөрөө сонгосон юм уу гэсэн. Тэгсэн чи бол бас хариулсан. Сонгосон шүү дээ. Найз нь хими хичээлээр үзэж байгаа шүү дээ. Бас мэрэгжил тодорхойгүй. Тэгэхээр биднэрт ямар асуудал байна гэж. Бид маш ерөнхийгээр тоймолж байна. Өөрсдийнхөө ирээдүг. Тоочны баг шаардлага байгаа юм. Тоочны. Яг тодорхой гэсэн. Хүмүүс агуу хүсэл мөрөөдөлтэй байдаг. Жишээлбэл би ирээдүйд одоо гайхалтай инженер болно. Гайхалтай одоо юу гэдэг юм тийм бэ? Эсвэл би амжилтанд хүрээд спортын алдартай болно. За эсвэл би одоо бизнесмен болно, их мөнгөтэй болно, баян болно. Эсвэл би улс орныг өдөрдөгчдийн нэг болно гэдэг. Гэт хүмүүс их олон зүйл хүсдэг. Гэхдээ яагаад бүгдээрээ ийм ерөнхий мөрөөдлөө тодорхой болгох замыг зураагүй байдаг вэ? Тэрнээсээ болоод яагаад бүгдээрээ бас амжилтанд хүрч чаддгүй гэдэг асуултууд нь саяныхаас тодорхойлдог гэж хариулт нь гарч ирж байна. Тэгэхээр залуучууд ялангуяа манай хүүхдүүд эхний зүйл өөрийнхөө мөрөөдлийг тодорхойлохдоо тоочны байлгахыг ирмэлцэх хэрэгтэй. Би яг юу хийх хүн болох юм бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс шил хиймээр үзэн, мост үзэн, чадвал болов итэ барахгүй байх л да гэдэг ойлголтуудаар өөрийгөө унгаахгүй байхын ирмэлцэх хэрэгтэй. Хоёр дахь алхам. За тэгвэл яагаад бид нар мэрэгчлээ буруу сонгоход биднэрт ямар одоо нийтлэг алдаа байдаг вэ зүйлийн талаар саяны 8 тойргоор үзүүлж байна. За нэгдүгürt бол мэрэгжил сонгохдоо манайхан сургууль сонгодог юм байна. Тийм байгааз? Аль сургууль вэ? Шууд сонгочдөг. Тэгэхээр сургууль бол мэрэгжил сонголтод биш. Мөс бол аль нь ч яах уу гэдэг бол буруу ойлголт болчихж байгаа. Тэгэхээр яг ямар мэрэгжил сонгох юм? Тэр чинь ямар сургууль чанартай боловсрол олгох юм гэдэг нь хоёр дахь асуултын хариулт шүү дээ. Тийм биз? Машин бол юу ч хамаагүй уннаа гэхөө. Ямар амаатай юм бэ? Машинд бол болно шүү дээ гэдэг. Тэгэхгүй үстэй. Аимшигтай юм уу баларна үстэй тийм. Хичээл бас мэрэгжил сонголтын эцсийн сонгох зөв арга биш гэдгийг сайн санаарай. Бид нар шууд хичээл би математиктаа сайн. Тийм учраас математикаараа явна. Яг нь энэ нэг талаас зөв боловч энэ 100% одоо зөв аргачлал биш гэж үзэж байгаа. Учир нь юм бол чиний дуртай хичээл чиний ирээдүйн мэрэгжилтэй холбоотой зүйл байхгүй гэж магадгүй гэсэн үг. Чи магадгүй тэр хичээлээ сайн чаддаг. Гэхдээ тэр их чаддаг зүйл чинь ирээдүйн мэрэгжилтэй ч холбоогүйж бас магадгүй гэсэн санаа явагдчихсан. Гурав дахь нь маш их дуурайдаг хүүхдүүд. 5 найз ярьж сууж хагаад эсвэл ангийн 30 хүүхэд 40 хүүхэд хоорондоо ярьж сууж хагаад ангийнхаа манлайлагч хүүхдүүдийн яриан дээрээс үлгэрлэл аваад манай болд болохоор юу сонгох болсон гэхээр энэ олон улсын харилцааны мэрэгжил сонгох юм байна. Би ч гэсэн бас болдоос юугаар дутгий. Ингээд нөлөөлөлт автдаг. Ер нь бол энэ эдийн засаг чинь гоё юм биш үү? Банк цангтай холбоотой юм биш үү? Иш орчин. Бас ингээд нөлөөлөлт автдаг. Гэтэл бид яагаад гэвэл хий хоосон рекламд автах хандлагууд эсвэл бусдыг зүгээр аялан дуурайх хандлагууд руу их хэвийгээд байгаа нь бас сонголт хийхэд маш том алдаа гаргаж өгдөг. Буюу буруу сонголтын шалтгаан гэсэн үг. За дөрөв дахь нь баян болно гэдэг зорилгоор хүмүүс сонголтоо буруу хийж эхэлдэг. Баян болно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж байна. Чи хүсэж байгаа зүйлээ хоббигоо ажлаа аз жаргал болгох зүйлийг хийж чадах юм бол ирээдүйд тэр бүтээсэн зүйлийн чинь шагнал нь эд баялаг болж орж ирдэг гэдэг зүйлийг бид ойлгочвол их сайн юм байна. Шагнал нь аахгүй юу? Баялаг нь. Тэрнээс шууд баялаг өөрөө зориг биш гэдгийг сайн санах хэрэгтэй гэсэн. Мөнгө олох нь зориг хэзээч байж болохгүй. Энэ дэлхийд дээр чи мөнгө олох гэж төрсөн гэж бодож байна уу? Ерөөсөө дэлхийд дээр анх хэрэгтэй мөнгө олохын төлөө ирсэн гэж бодож байна уу? Дасанд хэдийг хуримтлуулаад дэлхийгээс явах гэж байгаа. Утгагүй сонсогдож байгаа үстэй. Тэгэхээр асуудын хариулт чи яг энэ дэлхийд дээр аз жаргалтай хүмүүн үгдгийг л хариултаа хайш. Нэгдүгээр хүүхдүүдэд гудамжаар алхаж байгаа хүмүүсийн царайг харуул ямар харагддаг вэ? Улаанбаатарт. 5 өдрийн царай ямар харагддаг вэ? Яагаад ийм ялгаатай вэ? Нэгдүгээр хичээлдээ суух гэж байгаа хүүхдүүдийн царай яагаад ийм юм бэ те? 5 өдрийн царай нь яагаад бас тийм юм бэ те? Хичээл дээр сууж байгаа хүүхэд сургууль руу орж байгаа аз жаргал руу орж байна уу? Уг нь бол боловсрол эзэмших гэж байгаа Монголын ирээдүйн болсон хамгийн галц огтой, хамгийн ирж хүчтэй насан дараа хүмүүс
аимшигтай царайтаагаар орж штэ. Тэгэхээр энэ асуулт ирээдүйд чи өөрийнхөө 30 жил, 40 жилийн дүр төрхийг ямар байлгахыг хүсэж байна гэдэг л асуулт. Сонголтгүй сонголтыг талаар энэ маш бидэнд нийтлэг байгаа том алдаа. Миний лекц юу н дууслаа. Сонголтгүй сонголт гэж юу хэлээд байгаа юм гэхээр бид бусад мэрэгжлийн талаар мэдлэг байхгүй. Энэ жишээлбэл 50 мэрэгжил мэдэх хүмүүс байна. 50 мэрэгжлийг шууд тоочод нэрлэхээр мэрэгжил мэднэ гэж. 50 мэрэгжил. Цогн бай тээ. 100 мэрэгжил. Ихэд дөрөв хэдэн мэрэгжил байгаа юм бэ? Үгүй Монгол хичээн мэрэгжил байгаа юм бэ? Мэрэгжлийн ном байдаг тэр номонд хэдэн мэрэгжил байсан бэ? Монгол гаргасан ном нь 420 хэдэн мэрэгжилтэй нэг ном гаргасан байсан. Цагаан толгой байна. Гэтэл ихэд дөрөв 3000 гаруй мэрэгжил. Төрөлжүүлээд үсэх юм бол 5-аас 8000 болдог гэдэг дээр гэж. Тэр болгоныг мэдэх хичээх нь албагүй. Гэхдээ та бүхэнд урьдчилан одоо сануулж зөвлөхөд түүцнээс судалгаа авалт хийх, супермаркетаас судалгаа авалт хийх хоёр ялгаатай юу? Сонголт нь их үлээ. Юу нь их илүү вэ? Сонголт илүү. Үн өөр, чанар өөр бах тэ. Тэгвэл захаа судалгаа авалт хийх, түүцнээс судалгаа авалт хийх хоёр өөр. Бас л өөр үстэй. Сонголт их, үн өөр, чанар өөр тийм ээ. Гэтэл бид нар хаанаас судалгаа авалт хийх гэдэг юм бэ гэж. Бид түүцнээс судалгаа авалт хийх гэдэг. Яагаад гэвэл бид нар 20 мэрэгжилэл мэддэг. Ямар мэрэгжил мэдэх вэ? Эдийн засгийн хуульч, инженер, орчин үеийн эмч, багш ингээд дуусаа, цагдаа, дуусаа. Хуульч, тийм ээ. Бид энэс их олон мэрэгжил байгаа гэдэг зүйлийн талаар судлаад үзээч гэдэг. Би та нарт одоо ганцхан Facebook-ийн хуудас санал болгоё. Бүгдээрээ мэрэгжлийн цагаан толгой гэдэг нэртэй кириллээр бичиж тавиал Facebook-ийн хуудас гараад байна. Тэрэн дээр яг мэрэгжлүүдийн талаар тайлбарлаж өгж байгаа ярилцлагатай та нар уншихад жоох хэцүү байгаа бол ингээд сонсож болох тийм хуудас байгаа. Тийш ороод мэрэгжлийнхаа мэдлэгийг нэмэгдүүлээрэй гэж хүсье. Ядчил нэг өөр дахиад өөрийнхөө мэддэг мэрэгжлээсээ 20 мэрэгжлийг сонирхож байгаа 20 мэрэгжлийг чиглэлээ. Уншсан номныхаа талаар ганцхан жишээ гэлээ. Тэр номон дээр Warner гэдэг нэртэй ном бай, гайхамшиг гэдэг нэртэй ном. Та нар киног нь үзсэн бах. Кинонд тэр нүүрний хэвгүй төрцөн юм сансрын нисгчийн малгайтай хүүхдийн cover зурагтай тийм кино байхгүй. Ном нь бас их гоё. Тэгээ тэр номон дээр тэр хүүхдийг Оги гэдэг. Оги яасан бэ гэхээр 4-р анги хүртлээ нүүрний эвгүй учраас сургуульд ерөөсөө сургууль дандаа хагалгаанд орж ирсэн. Яг нь нүүрний мэслэлгээд тэр нүд мүд нь их доор хацар нь одоо чил ингээд цөмөрцөн юм шиг ингээд уруул хошуу нь болохоор яст мэт хий шиг гэдэг яг тайлбарлаж байгаа байхгүй. Нүд нь ингээд урсцсан юм шиг. Огийг анх харсан хүн болгон дандаа нэг аваа гаргадаг. Гэл юм аваа гаргадаг гэнэ. Дандаа цочсоо байна. Тэгэд энэ ерөөсө хагалгаанаас болоод 4-р анги хүртлээ сургуулаараа гэрийн боловсрол эзэмссэн. Тэгээд 5-р ангидаа сургуульд орж ирж байгаа байхгүй. Айгүй олон хүмүүсийн дунд орохлоор чинь асуудал ч тийм. Одоо тэрийг дан тэр олон хүмүүс яаж хүлээж авах вэ? Тэгэл одоо тэрнээс дургуутсан айн, зогтон, тэг жигшин ч гэдэг юм уу. Найзлах гэж байгаа хин нэгнийг муулна ч гэдэг юм уу. Ингээд ийм юм болох гэдсэн. Чүэдэ сургуулийнхаа 5-р ангийн одоо дунд хичээлийн дунд хэсэгт очингууд л 3-4 сарын хичээлсний дараагаар сургуулийнх нь овоо одоо жишээлбэл ойлгодог бас нөгөө хүүхдийн чинь. Яг хайхтар үзэн ятгаа байсан. Тэгээд Оги дижитал дахиад эмчээс чи чихэндээ аппарат зүг шаардлагатай гэж чихэхгүй байхгүй. Ингээд юм том төхөөрөмж үүж байгаа байхгүй. Одоо манад Univision энтерийн төхөөрөмж үүдэн шүү дээ. Тим юм дахиад ингээд толгоондоо зүүн гэж байгаа байхгүй. Төвхтэй байгаа зү. Тийм царайда дахиад дээр нь ингээд ийм юм өгөн шууд дургуутсаж байгаа байхгүй. Би ийм юм толгоондоо зөөхгүй гэдэг. Харамс тэгээд энэ үед ээж нь болоод эмчнэр юу гэж хэлсэн гэхээр Оги чи зүгээр зүгээд үзчих гэж байгаа байхгүй. Зүгээр үзчих. Тэгээд чи зүүн хөгөөгөө өөрөө сонгоорой гэж. Зүгээр зүгээд үзчих. Тэгээд зүүн хөгөө нь чиний сонголт. Зүгээр зүүж үзэх юм бол яах вэ тэгээд чихэндээ зүүж үзсэн. Яг тэр үед ямар мэдрэмж төрсөн гэхээр хүн усан дэж байгаад уснаас гарахлаар чихэн ингээд дүлэнгийдсэн байж байгаад ингээд тунгалаг болж эхэлв. Тэрнтэй адилхан бүх юм цэвэр тунгалаг сонсогдож эхэлсэн. Бүр өөр юм хизээч байгаагаар тэр дүнгэнээр өвдөд идэг байсан алга болцсон. Тэр дорхно Оги юу гэж хэлсэн гэхээр би энийг зөөе. Маш хурдан. Хүний бодол, хүний шийдвэр, хүний сонирхол
хэрэгцээний үр дүн биш шүү гэдгийг сайн санах хэрэгтэй гэсэн үг. Сонирхол сонголт. Ойлголт нь юу гэхээр та нар сонирхол төр тулгуурлаад миний сонирхол бол миний хамгийн чухал зүйлээ гэж бодож ивэл эндүрл гэж хэлэх гэдэг. За ингээд зөв сонголт хийхин тулд нэгдүгürt бол санхүүгийнхаа амьдралыг зөвхөн зах зээл дээр энэ ямар цалинтай байдаг юм бэ гэдгийг зөвхөн асууж үзээрэй. Ямар үнэлэмжтэй вэ? Цаашлаад дээш хэдэн төрлийн салиа авч болдгийг. Хоёрдугаар энийг эх орон улс оронд хэрэгтэй юм уу гэдэг асуултыг заавал асууж үзээрэй. Гурав дахь нь ур чадварыг чинь хөгжүүлэх үү гэдгийг асууж үзээрэй. Яг энэ миний ур чадвартай бас нийцэх үү гэж асууж үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээр хэрэгцээний тухай асуулт. Яг үнэхээр энэ зах зээлд ирээдүйд одоо та нар жишээлбэл 8 дугаар ангийн хүүхдүүд байгаа тийм үү? 9 байгаа юу? 9, 10, 11, 12 гэж явж байгаа. Гэтэл та нар сургуулийнхаа мэргэжлийг сонгочоод түүнээс хойш дахиад 4 жилээс 8 жил суралцсан. Тэрний дараагаар одоо нийгэмд гарч иж хөдөлмөр эрхэлж ирнэ. Тэгэхээр энэ хэрэгцээтэй юу гэдэг асуултыг сонирхож үзэх хэрэгтэй гэсэн үг. Асууж үзэх хэрэгтэй гэсэн үг. Дараа нь сэтгэл ханамжтай. Үнэхээр яг энэ сонголтыг хийсэн сэтгэл хангалуун байна уу гэдгийг асууж үзээд хамгийн сүүлд чиний эрүүл мэнд тэнцвүү гэдгийг маш сайн асуугаарай. 10 жилд манай нэг ангийн одоо он сурдаг охин байсан. Он сурдаг гэдэг нь болохоор химийнхаа хичээл маш сайн. Тэгээд тэрний шууд ангийнхны дунд хийжсэн сонголт нь болохоор би эмч болно гэдэг байсан. Гэхдээ бид нар биеийн тамирын хичээлд орохлоор нөгөө охин маань ордоггүй. Яагаад гэвэл би муутай. Би тэгсэн мөртлөө эрүүл мэндийн одоо шинжлэх ухааны их сургуулийг сонгох гэж байна. Одоо яг тэр эмч болохын тулд хэдэн жил сурах вэ? Хэр ачаалттай вэ? Таны эрүүл мэндийг дийлэх үү гэж асуулт байгааз. Яг өөрийнхөө эрүүл мэндийг тэнцэх үү? Эсвэл энэ миний эрүүл мэндэд аюултай юу гэдгийг асууж үзэж байгаарай гэж зөвлөе. Ойлгомжтой байна. Хүн өөртөө тохирох хувцсыг өмсөх нь гоё үстэй. Томдсон. За хизээ нэгэн цаг том болж таараагаа том хувцас авах нь утгагүй үстэй. Тэр ойлголт. Яг өөртөө таарсан, өөрийнхөө эрүүл мэндч тэр өөрийнхөө хүсэл сэтгэл ханамжч тэр бодох хэрэгтэй гэдэг зүйлийг сайн санаарай. Ингээд би та нарт хамгийн сүүлийн ганцхан зөвлөгөө өргөе. Ингээд миний лекц ерөнхийдөө дууслаа. Өөрийнхөө мэрэгжлийн сонгоцсон хүүхдүүд байгаа бол гараа өргөдөө. Сонгоцсон гэж боддог юм байна та. Эвч зөрөгчээ. За өөрийнхөө мэрэгжлийн хүнтэй заавал очиж уулзаарай гэдэг зүйлийг зөвлөх гэсэн. Уцаар яриад заавал очиод уулзах хэрэгтэй. Яг өөрийн чинь мэрэгчлэр ажиллаж байгаа хүнтэй гэсэн үг. Та яг өдөр болгон юу хийдэг? Ирээдүйд би 50 жил яг тань шиг юм хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ харин яг таныг хараад би яг зөв шийдвэр гаргаж юу, буруу шийдвэр гаргаж юу гэдгийг харах гэсэн ингээд очиж уулзах хэрэгтэй. Ойлгомжтой. Заавал очиж уулзаарай. Зөвшөөрж гэнэ үү? За тэгвэл гараа өргө баталчээ. Хэлсэн аманд байгаарай. Хэрвээ хэлсэн үгэндээ эзэн суваас тэнгэр яах вэ? Ямар амар юм л гэж. За ер нь бол бүгдээрээ хэлсэн үгэндээ эзэн болоод заавал очиод өөрийнхөө мэрэгжлийн ажиллаж байгаа мэрэгчлэнтэй уулзахыг хичээгээрэй. Заа ёо. За ингээд сүүлийнх нь зөвлөгөө орё. Хариуцлагын тухай ойлголттой. Сонирхол бол хариуцлага хоёроос өөр. Сонгосон мэрэгчлэрээ доктортой суралцаж тэрнээс урвахгүй шарвахгүй байна гэдэг бол хариуцлага. Тэрнээс дунд нь явж байгаад гинт сонирхолтой буруугууд өөр мэрэгжил сонгоно гэдэг бол чи ямар ч тууштай биш, ирээдүйд ямар ч амжилтанд хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд универсал буюу супермен байх шаардлагагүй гэж. Хүмүүс супермен болох гэдэг. Би олон юм чаддаг баймараа. Дуулч чаддаг, бүжгэлж чаддаг. Хажуугаар нь би математиктаа ч сайн, бас химдээ ч сайн, олимпиадад ч ордог. Ийм байх шаардлагагүй. Асуулт чи төгс байх хэрэгтэй нэг зүйлээр. Тэрнгээрээ хүнд ч хизээч ялагдахааргүй тийм төгс байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол чи ирээдүйд хамгийн аз жаргалтай амьдрал. Бас гайхалтай мөрөөдөлтөй хүрэх боломжтой. Миний мэдхгүй байгаа өөр нэг мэрэгжил байгаа гэдгийг ямагт санаж авах хэрэгтэй. Ингээд түрүүн би юу гэж хэллээ? Бид мөрөөдлөө бүтээх тухай ярьжсэн бол яг бол та үнэндээ бол өөрийгөө бүтээх тухай ярьж ийн гэсэн санаа авч байгаа. Ингээд сүүлийн видеог үзье. Бид амьдралыг зохиодог. Бидний амьдрал бидний зохиолоо. Тэгэхээр энэ цаасан дээр бид яг юу зурж бас юу зохиох гэж байгаа вэ? Та бас юу бүтээх гэж байгаа вэ? Хүмүүс ихлээр сарвагчин байсан бол хүн болоод харин буцаад сарвагчин болж байгаа гэдгийг
Бид нар биеэрээ хүн болж байгаа бол сэтгэл санаагаар амьтан болж байгаа юм биш байгаа гэдэг асуулт. Хэрвээ хэн нэгэн ухаантай хахыг хүсэх юм бол ханаа номоор роботод хангалттай. Энэ бол ухаантай жүжигж байгаа жүжиг. Харин мөн чанарын ухаан мөн үү гэдэг асуулт. Хүмүүсийн үнэнч чанар ямар нэгэн зүйл тууштай байх чанар хүний эрхэм буюу үнэт чанарын тухай ойлголтууд танд үнэт зүйл байгаа юу? Бас үнэт чанар байгаа юу? Өдөр болгон бид нар баг зөөдөг, ажлыг харин зовлон, харин амралтыг жаргал гэж харж байгаа бол та ирээдүйнхээ аз жаргалыг өөрийнхөө мэргэжлийг хэрхэн зөв сонгосон бэ? Бидэрт маш олон сонголт байдаг. Гэхдээ сонголтууд бид нар төөрч амьдардаг. Зарим сонголт дутуу зүйл заяадаг. Гэхдээ бүтээчээр сэтгэх юм бол буцаагаад төлөө зэсгүүрэх боломжтой. Амьдралыг яагаад заавал шатж байгаа гэж харах хэрэгтэй гэж. Гэхдээ шатж байгаа модыг хараад зөвхөн сандрах биш үнцийг нуслахад модны аим үнцэндээ байдаг гэдгийг санах боломж бас байна. Амьдрал дээр бодож чадах боломж агуу байдаг. Гэхдээ боломж байсаар л хөгдөрсөн шат байсаар л хэрмний цад руу тэмүүлэхийг тэнэглэл гэж бас нэрлэдэг. Бид идэх талаар бодож, ходоодоор амьдарч, үгүй зарим нь яагаад нисэх хогос бүтээх талаар бодож болохгүй гэж амьдралыг яагаад зөвхөн эд баялгаар төсөөлөх ёстой гэж. Бид хамт байгаа мөртөө ганцаардаг, бас хэн нэгний ганцаард болж байгаа юм шиг үү. Энэ хідээр харагдахгүй байгаа ганцаардсан ямар нэгэн зүйл бидний тусалцаа, бидний оролцоо хэрэгтэй байгаа юм биш байгаа. Хүмүүс заримдаа үхийг хүсдэггүй, мөн чанартай хэзээ ч хүсдэггүй, өөртөө хайртай учраас байж болох юм. Амьдрал үхийг сонгодог биш, амьдрах маш олон сонголт байдаг юм. Амьдрал супермаркет тэр дундаас бид нар сонголт хийдэг. Сонгосон сонголт нь таны амьдрал байдаг. Амьдралыг бодлогоч бодож чадахгүй баймарч өгдөг. Үхэх зүйлээ хүлээж, үхэх зүйлээ ургуулж амьдарч байгаа юм шиг байна. Таны амьдрал бас таны хүлээлт юм шүү гэдэг гэсэн. Бидний цусанд бидний мөн чанарт бүх зүйл байна. Гэтэ бусдын төгөөг уншиж амьдрах уу? Эсвэл өөрийнх нь төгөөг бүтээж амьдрах уу гэдэг асуулт. Бусдыг заавал аялдан дагалдах уу? Эсвэл өөрийнхөө амьдралыг шинээр бий болгож зурглах уу? Заримдаа хүн ч гэсэн бас итгэл хүсэл мөрөөдөх хэрэгтэй. Хуурамч гэсэн түүнийхээ төлөө байх юм бол бодит үр дүнгийг бас бид нар мэдэрдэг. Амьдрал шудраг зүйл гэдэг бол бусдыг ялгарлах тухай ойлголтоос илүү, өөрөдөх тухай ойлголтоос илүү шат өөр ертөнцөөс бас харах өнцөг бас байна. Нохоо хүний амигийн үнэнч тусгай амтан байдаг гэхдээ нохоо шиг тийм эрхэм чанар бид нар байдаг. Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг. Хэрэв хүсэл мөрөөдөл байхгүй бол аль хэдийн авсан дороод өвцсөнтэй адилхан. Гэтэ яг нохоо шиг тийм эрхэм чанар бид нар байдаг юм уу? Нохоо бол эзэндээ дэндүү үнэнч тэдийг байхгүй ч тэрэнд үнэнч байдаг. Харин та их орондоо хэр үнэнч бай. Та бас өөрөө хүсэл мөрөөдөл хэр үнэнч бай. Амьдрал маш олон мэдээлэлд бол бид нар төрдөг. Түнэр харахыг зүгт суухаар ганц гэсэн лаас гэсэн мэрэгүү байдаг. Энэ амьдралын боломжгүй зүйлүүдийг бий болгож бүтээхийн төлөө яагаад гэргийгээс бид нар хайж харж бас болохгүй гэж мэдээлэл маш олон мэдээлэл бид нар байгаа. Тэр дундаас бид нар сонголт хийдэг. Сонгосон сонголт таны бодит үр дүнг бий болж илэрхийлдэг. Амьдрал агуу том урлагийн тайз юм шиг. Зарим нь жүжиглэж байгаа, зарим нь үзэгчд болон сууж байдаг. Та эсвэл үзэгч нь үү? Эсвэл энэ амьдралын гол дүрийн жүжигч нь үү? Хизээ амьдрал дуусах хадын хизээнээс хитэ нисэх вэ? Энэ бол бас сонирхолтой асуулт юм шиг. Эрхмэл гэдэг эргүүлээд аюул заалыг илэрхийлж байдаг. Гэтэ та аюулгүй бүсээ зүүхийн тулд шударгаар бий болгосон амьдралын бүтэмжийг бий болгох тухай ойлголт байна. Бид нар амьдрал дээр альва эрхчлөөнд хил хязгаар байж түн хүн цэний өрчтгөө гэдгийг санах хэрэгтэй. Таны амьдралын үнцний хил хязгаар хаана байгаа гэдэг зүйлийн талаар та бодож ирсэн үү? Зохион байгуулалт эдийн засгийн зүг гэсэн буруу зохион байгуулалт бол бусдын амийг хорлоо. Өдөртөгчөд дагах хэрэгтэй, жанжин чугаас дагах хэрэгтэй, санах хэрэгтэй. Бидний дунд хөдөлмөр болгон бүгдээ үнцэнтэй. Гэтэ бид ямар хөдөлмөр эрхэлж байгаа вэ гэдэг нь хамаагүй. Цаана нь юуны төлөө байгаа вэ, оршиж байгаа вэ гэдэг зүйл нь хамгийн чухал хамаатай юм шиг. Бидний хүнд нөхцөл ч гэсэн хамгийн их боломж байдаг зүйлийн талаар санах хэрэгтэй. Хэрвээ буруу төлөвлөгөө гаргах юм бол эсвэл буцаагаад буруу амьдралаар замнах юм бол өөрийгөө ялгцсан дунгаад гэдэг ойлголт байна. Буруу амьдралынхаа үр шимийг та хүртэж гэсэн санаа. Амьдралыг ачуур шиг зарим нь ачуур нь мэгшиж юуж байгаа, зарим нь ачуур нь мэгшижүүлэх зүйлийг өглөө хурцж байдаг. Мөн чанартай бидний амьдрал хэлхээ холбооны нэгэн гинж юм шиг. Өөрийнхөө дүр төрхийг хадгалах ёстой юм болов. Та яг өөрийнхөө мөн чанарыг бас хадгалдаг. Та яг хэн бэ? Өөрөөрөө байгаагаараа байх тухай ойлголтуудын тухай асуулт. Бид хэн нэгнийг үзэн яддаг, мөн чанартай өөрийгөө хорлдог. Учир нь үзэн ядалтын тэр муу бодол тань дотор явдаг учраас тэр бах гэдэг тайлбартай холбоотой. Заримдаа ч гэсэн залбирч мөр хэрэгтэй таны амьд орд юм аа гэж санаа явуулж байна. Бид нар эсрэглийнхаа нөөц болцоог тооцох хэрэгтэй. Бас өнөөдөр өөрийнхөө нөөц болцоог ч гэсэн харах хэрэгтэй. Дэлхийн ертөнцид ямар ертөнцөөр өрсөлдөж байгаа талаар бас бодож үзэх хэрэгтэй. Үндс нь ямар байна, ургамалдаа тийм зүйл ургадаг гэж боддог. Гэтэ үндс ямар ч гэсэн ургамалдаа цэцгүүрэх боломж байдаг. Амьдрал өөрчлөгддөг. Илүү гайхалтай мөрөөдөлтэй, илүү гайхалтай зүйлийг бүтээн чадна гэдэг итгэл байх юм бол та түүнийхээ үр дүнг авчирдаг. Хөлгүйч гэсэн хүүхэд хүсэл мөрөөдөл нисгэлээр байж болно. Агуу зүйлийг хүсэж мөрөөднө гэмээр агуу зүйл хүрнэ. Бид нар биений гар барьдаг, биений гар эргүүлээ занлахийч гэдэг харилцаа гэдэг хэн нэгнийг үзэн ядаг айлгаас хүртүүлэх.
Эрх ямбараа далгаалах тухай ойлголтууд биш хэрэг эвлэлд нэгдэж чадах юм бол бүх зүйлийг бүтээх боломжтой. Ирээдүйд чиний сонгосон мэрэгжил эсвэл танай анги хамт олонний сонгож байгаа сонголтын мэрэгжлүүд энэ дэлхий дээр ирээдүйд илүү хамтран ажиллах боломжийг хэд бүрдүүлэх мэрэгжлүүд бай. Эсвэл нэг төрлийн мэрэгжлээр бүгдээр овоорцсон ойлголтууд юм уу? Та нар ирээдүйд Монгол улсыг багаар ажиллах гэдэг нь ганцаараа төрүүлж гүөх гэдэг нэг асуулт нь ямар хариулт тааж байгаа. Үгээр байлдаг, үгээр зэвсгэлдэг, үгээр хэнийг хороод хүний хүл хүчтэй бас амьдруулан аврам гэдэг иж хиттэй. Гэхдээ ямар нэгэн үгийн нөлөөнд автаад та бусдыг аялдан дагалцсан юм биш үү? Төөрөгдөл авчихсан юм биш үү? Мэдээллийн төөрөгдлөөс болоод хүмүүс эд баялын төөрөгдөлд ордог. Хамгийн дээр нийт баялыг эрх хамтууд харцаар болоод тэгээ мэдээллийн төөрөгдөл нь амьтны амьдрал руу буцаагаад бид нар буцаагаад байгаа юм шиг. Хамгийн дээр байгаа амьтан жаргалтаа тэд доошгоо ялгацсан онгооч хамгийн дорх нь ялгацсан зарим болгогддог. Эд баялын гурвалжин амьтны гурвалжингийн амьдралтай ийг адилхан юм шиг. Мэдээллийн төөрөгдлөөс болсон юм болов хүмүүс зөвхөн баялагын төлөө шунаад байгаа ойлголт нь юуны тухай юм бэ? Шуу гүр аваад чинь гэж бодохоор маш сайхан урсан мод аваад чинь жагаад бодож болохгүй. Тэгтээ тэргүй шууны өр мод болгоордог. Өчөөхөн зүйлээс гайхамшиг бий болох боломжтой. Бидний дундаа сайн сайхан дажин болох, бид нар амьдрах очноо буруу тодорхойлох. Бид хэлсэн. Бид амьдралыг зохиодог гэж. Харин та хөдөлмөр гэдэг болгон бүгд үн цэнтэй тухай ойлгоод биш. Харин юу хийх вэ гэдгээрээ түүний үн цэнийг ялгах хэрэгтэй. Үрээ тарж гэнэ үү? Тарсаа өгөө цэвэрлж гэнэ үү? Бурхан багвал боломж толгондоо. Бүхнийг нь хийж өгөхгүй. Хэн нэгний дансанд бурхан 50 сая төгрөг хийжсэн тохиолдол байгаа юм. Баггүй. Багвал боломж олгоно. Өнөөдөр та нарт мэрэгжил сонгох боломжийн өгч байгаа лекц, ярилцлага, зөвлөгөө, уулзалтуудыг хийж байгаа. Харин та мэрэгжлээ өөрөө сонгоно. Та түүндээ өөрөө эзэн байх ёстой. Энэ Монгол улсын иргэд ирээдүг авч явах залуучууд та нар учраас ирээдүйн Монголын хувь заяа ч гэсэн та нараас 100% хамааралтай гэдгийг санаад илүү хариуцлагатай, илүү өөрөө өөртөө шаардлага өндөртэй байгаарай гэдэг зүйлийг хүсье. Баярлалаа. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Сайн байцгаана уу? Хавар цаг биднийг цэцгийн баглаатай огтон авлаа. Зарим төгсөгчдийн хувьд мөнгө хонхны баяраараа ямар костюм өмсөх үү, хэрхэн үсээ засуулах уу, ямар дээл, ямар даашинзаар гоёх вэ гэж асуудал тулгарч болох юм. Энэ бол асуудал биш. Энэ бол зүгээр нэг зурган дээр л нэг аятайхан гарах төдийл зүйл юм. Хамгийн гол зүйл бол мэрэгжлээ хэрхэн сонгох вэ? Жангум шиг мундаг тогооч болох уу? Леброн шиг шилдэг сагсчин байх уу? Эйнштейн шиг эрдэмтэн болох уу? Ээжгээ нягтлан бодогч болох уу? Энэ таны сонголт. Яг энэ цаг үечдгийг сонголт тань ирээдүйг тань илэрхийлэх болно. Эцэснэлэхэд бидний мэдэхгүй 100 мэрэгжил байгаа. Яг тань тохирсон гайхамшигт тэр мэрэгжил та нэгэн газар байгаа юм шээс олох хэрэгтэй. Мэрэгжил сонголтоо зөв хийгээд тууштай цэцгэрээ. Танд амжилтыг хүсье. Нэрэ мэрэгжлээ буруу сонгох юм бол бөө юм болж авсан тэрхүү дипломо шаал дэмий гэртээ хадгалах хэрэг гарна шүү. Амжилт. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Зохион байгуулагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар.